хурлын гишүүн Ж Бацандан нэвтрүүлэгтээ өрсөн байна. Танд орой минь төргий. За баярлалаа. Түүч гэсэн орой минь төргий. За хоёр дахь удаа уулзж байна хоёлаа. За 2013 он болоо 12 он болоо хоёлаа нэг нэр ухраар суур гэж одоо миний өнөөдрийн нээснэртэй нэвтрүүлэгт хоёлаа орж нэлээд сайхан ам буу халж ирж байсан. Тэр үед бол гишүүн болчоод та байжсэн шүү дээ 12 онд 13 онд хоёлаа. Ярилцчихсэн. Тэгээд дахиад уулзж байгаадаа баяртай байна. За тэр үед бол хоёлоо бол яг хоо таны талаар нөгөө ам бүл гэр бүл гээл бас их гоё сайхан халуун дулаан нэвтрүүлсэн. Энэ удаа бол таныг одоо бол тэмцэгч улсын хурлын гишүүн гэдэг утгаар жоохон ус төржиж нэвтрүүлэг маань явахаар байна. Яагаад тэгэхээр сүүлийн үед одоо сайт мэдээллүүдээр маш олон таны талаар мэдээлэлүүд гараад эхэлжээ. За тэгээд одоо ямар ч сан гудамжны засагчаас одоо улсын хурлын гишүүн болтлоо явсан гэж нэрлэгдэг таны цол гоншин бол тийм л байдаг штэ. Тэ? Бацандан яагаад хариуцлага хүлээгээгүй гэдэг эхний мэдээлэл одоо энэ танд харагдаж байна. За энэ дээр яагаад таныг хариуцлага хүлээгээгүй энэ 2000 одоо нөгөө 7 сарын 1 гэж нэг аимшигтай үйл явдал болсон. За энэ дээр бол Монголын ард түмэн бол нэгдэж нийлж чадсан сонгуул уурдлаа офшор данс тэ луур гэл одоо маш олон юмнууд гаргаж ирсэн. Та бол тэгээд за магна гүн далай гэл хүмүүстэй бол цуг жагсаал хийж явсан. Гэтэл энэ дээр 5 хүний амь нас өнгөрсөн. Тэгсэн чинь цагдаагийн ерхий газрын одоо дарга нар бас ял сонссон. Гэтэл яагаад Бацандан ав магна жаргал сайхан нар эрүүгийн хуулийн одоо юм 177 179 зүйл анги төвийн өмүүлэх гэдэг одоо нэрийдлэр байсан мөрлөж яагаад ингэж ял мал сонссонгүй вэ? Энэ нэг арга нь юу байсан гэхээр одоо нөгөө улс юунд ардсан намын гишүүн болоод өөрийгөө амиа хоох болоод алга болсон гэсэн нэг юм мэдээлэл яваад байна л да. Тэгэхээр гэмт хэрэгээс нам хэн нэгнийг хамгаалдаг гэдэг ойлголт бол их л буруу ойлголт л доо. Тэр нам гэмт хэрэгээс хэн нэгнийг хамгаалдаг болох юм бол улс төрөл дампуурна штэ. Ялангуяа Бацандан шиг хүнийг нам хамгаалдаг гэж ойлгож байгаа бол том эндүрлээ. Магадгүй элбэг дөржиг нам нь хамгаалдаг байж магадгүй. Эрдний хамгаалдаг байж магадгүй. Биегон бие хулдыг хамгаалдаг байж магадгүй. Ягаад тэгэхээр за нам нь гэхээсээ илүү тэр мафийн систем нь хамгаалдаг. Энэ хүмүүсийн бий болгосон хууль хяналтын байгууллагаар дамжиж бий болгосон мафийн систем нь хамгаалдаг. Надад маф байхгүй шүү дээ. Тэр намайг хамгаалдаг нам байхгүй, маф байхгүй гэж ойлгож байна. 7 сарын 1-ний хэрэг гэж та яриад байна. 5 хүн буудсан гэдэг асуудал үүссэн. Тий. Эхлээд Бацандан буу байсан болов уу гэдээ бахан шалгасан шүү дээ. Манай өвөөгийн цааш бас хэдэн цаг хоригдсон шүү дээ. Цагаар барах 33 хоног хоригдсон шүү дээ. Цаазын ялтай. 33 хоног. Тий. Нэрээ тий цаазын ял. Хүний зовлон хүн их амархан мартдаг гэж одоо бол хэдэн цаг хоригдсон гэж та бодоод байх шиг байна. Цаазын ял тулгуулад би 2 жил шалгуулсан шүү дээ. Одоо Монгол улсын хэмжээнд хамгийн сүүлийн цаазын ялтай хүн би байсан. Улс төрийн хэрэгтнүүд дотроос. 2 жил шалгуулад Бацандан үнэхээр буу шийдэм агсаагүй юм байна. Бацандан энэ олон төмнийг дөрхраагүй юм байна. Сонгуул бодлоонтой болоод 10 гаруй тойрог дээр тухайн үеийн эрх баригч намын дарга Санжийн Баяр гэдэг хүн ловер хийлээ гэж иргэд олон түмэн жигсаал цуглаанд орсон шүү дээ. Бүх дүүргүүдээс, бүх аймагуудаас хүмүүс ирээд. Тэр жигсаал цуглаан дээр Бацандан очиж өгөө хэлсэн. Одоо тэмцье. Сонгуулийн ловрыг эсэргүүцье гэж. Яг 7 сарын 1-ний тэмцэл чинь 6 сарын 31-нд Сүхбаатарын талбай дээр элбэг дөрж гэдэг хүн гарч ирж үг хэлж эхэлсэн тэмцэл. Тийм биз? 12 цагт эхэлсэн. Тэгээд үргэлжлээд 7 сарын 1 болоод харин 7 сарын 1-нд нь элбэг дөрж нь өөрөө алга болцсон. Тэгээд магна би нөгөө инх бат тийм ээ? Их хурлын гишүүн байсан инх бат өөр хинч байл олонний танилуудаас. Тэгээд намайг нөгөө магна нөхөртэй маань хамт аваачаад 33 хоног ганц удагт хороод. Хоёулаа хамт хоригдсон юм уу? Магнаг өөр байранд намайг өөр байранд хорж ирсэн л да өрхий тэгээд магна маань нас жоохон болохоор жоохон ядарсан байх. Гэхдээ тий эмчилгээгээд гарсан. Бивэл хөдөөний хөвгт учраас гайгүй тэрэн дээр нэг шүүхэн шийдвэрийнхэн бол бидэнд их хүндэтгэлтэй хандаж байсан. Тий. Тэгээд гарсан 2 жил шалгуулсан дараад нь Бацандан хүн буудаж алаагүй юм байна. Бацанданд буу байхгүй юм байна.
Бацандан төрхраагүй юм байна. Жигсаал цуглаанд оролцсон ч тэмцсэн юм байна гэж прокурор үзээд миний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Яг хоо зүгээр зарим хүмүүс л Бацандан гэл тэр үе цаазлах хэвээр байсан гэж ярьдаг. Харин бас нэг тийм мас бодож авдаг нэг мас ч байх уу те манай нэг хэдэн нөгөө манан мафийн хүмүүс шүү дээ хөрхий. Тэдний л ярьдаг ажил. Тухайн үед манан маф үсээд 2008 онд 5 залууг буудаж алж агаад нийгмийг айдас хүүцэд оруулж байгаа. Тэгсэн. Сонгуул уурдж агаад оюу толгойн гэрээг л хийсэн штэ. Зүгээр л оюу толгойн гэрээ хийхийн тулд дараад нь 2009 онд Эрдэнтийг энд барьцаа тавьсан санаж байна уу? Эрдэнтийг стандарт банкнд барьцаа тавьсан шүү дээ. Санжийн баярын засгийн газар. Энэ хідэн том луурийг хийхийн тулд сонгуул уурдсан шүү дээ. Сонгуул уурдч чаад дараад нь ардчилсан намынхныг 45 суудалтай хэрнээ ардчилсан намынхныг засгийн газарт оруулаад тухайн үед шадар сайдар манай алтан уяг дарга шадар сайд нь болоод ажиллаж байлаа. Ийм л одоо бузар уулаа луурийн эхлэл тэр үед тавигдж байсан юм аа. Энийг зогсоохын тулд ч бид жигсаал цуглаанч мөн ч хийж байсан да. Тэгээд одоо л яг юу болсныг монголчууд яагаад Бацандан тэмцэж байсныг одоо л ойлгож шít. Оюутлогын гэрээг бид ингэж явуулж болохгүй л гэж тухай тэмцэж байсан. Авилах хулгай хэрээс хэтэрлээ гэж би тухай тэмцэж байсан. Наад оюу толгоогоос 5 толгоогоос ард түмэндээ ховцоо олго гэж би тухайн үед жагсаж байсан шít. 5 толгоогоос ямар ч байсан 20% 20% хөвцөөтэй байгаа. Ийм л байна. Тэр нийгмийн завхарлуул тэр үеэс эхэлсэн түүхтэй. Эхлүүлсэн хүмүүс нь хинбэ гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ. За тэгвэл дараагийн мэдээлэл одоо бол сүүлд одоо эрэлхэг 5 өдөр гэж янз янзаар л нэрлэл хочлол яваад байна л да. За одоо 5 улсын их хурлын гишүүн маань дотроо ямар ч сан манан мафийг задлана гэдэг хууль бус бүхэнтэй тэмцэнэ гэдэг одоо ард түмэндээ ил тодор яриад хилээд яваад ингээд байгаа. Тэгсэн чинь Бацандан намаасаа өгдөж болд мураатнаар сонгуульд нэр дэвшихэд 4 жилээр асууллаа гэсэн нэг мэдээлэл. За хөөгцөн шалтгааныг бол та бүхэн мэдж байгаа. Мегомбын их болдыг хамгаалагч намаас үүрэг өгсөн. Бүр намаас үүрэг улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан шүү дээ. Мегомбын их болдыг огцруулахгүй гэдэг. За дээрэс нь энэ манан маф Эрдэнтийн 49% хамгаалагдах асуудал. Дээрэс нь одоо офшорын асуудал гэдэг энэ намын дарга нарын дургуг би их олон юм дээр хөргөсөлдөө. Манай Эрдэнэбат Эрдэнэ гэдэг ээгэр ихсэн дарга нар маань их ууралсал да. Бид манан мафтэй тэмцэж, манан мафийн гараас Монгол төрийг салгаж ээж, Монгол сайн цаг ирнэ л гэж Бацандан итгэдэг. Эрдэнтийн ловер, офшорын асуудал, зоригийн хэргийг зохиомжлоор шийдсэн асуудлыг шийдэж энэ хэрэгүүдийг буруугаар шийдсэн хууль шүүхийн байгууллагыг шинчилж ээж бодит тутгаар нь хуулийн засаглалыг бий болгож ээж Монголд сайн цаг ирнэ л гэж би итгэдэг. Энэ итгэл үнэмшлийнхаа төлөө Бацандан өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэгээ үүнийхээ төлөө хөгцсөн. Одоо тэгээ тантай ярилцлага хийгээ сууж байна. Ер нь би альва шийдэл гаргахдаа олон түмнээс асуудаг л да. Сонгогчдоос асуудаг. Би одоо яг Мегомбын их болдыг хамгаалж саналаа өгөх үү? Монголынхаа төлөө саналаа өгөх. Эрдэнтийн 49%-ийг одоо худалдаа хөгжлийн банк луурдж авсныг хамгаалж саналаа өгөх үү? Ард түмнийхээ талд авч өгөхийн төлөө байх уу? Нээлттэй асуусан. Асуудаг байх уу? За. Уулзалт болгон дээр бочиж асуудаг. Офшорын хуулийг өргөн барих уу? Офшортой тэмцэхгүй чимээгүй байх уу? Иргэд олон түмнээсээ би үргэлж асуудаг. Иргэд олон түм маань сайн тэмц, шударгаасны талд бай, Монголынхаа талд бай л гэж хэлдэг. Эрдэнэ дарга ч юм уу даргуудаас асуухаар нөгөө талд нь гаргалагдаг. Ийм л байсан. Тэгэхээр би намынхаа хэдэн энүүдтэй таарахгүй болсон учраас намаасаа хөгцөө. 4 жилийн хугацаатай хөгцсөн. Тэгээ 4 жил одоо ямар сул гишүүн зүгээр суугаад байлтай биш. Бас сая иргэд олон түмнээсээ бас сая санал асуулга асуусан. Бацандан гишүүн нь, болд гишүүн нь одоо ингээд сул гишүүн хэвээр яваад байх уу? Одоо манан мафтай тэмцэх. Одоо манан мафийн чинь дараагийн улсын их хурлд нэр дэвшнэ гэдэг бүр залуучуудаа мафийн гишүүдийг бэлтгэж эхэллээ шүү дээ. Элбэг доржийн хүү дэвшнэлг, Эрдэнэгийн хүү дэвшнэлг, инх болдын охин дэвшнэлг нь бүр манан маф чинь бүр зохион байгуулалтанд орчихсон одоо. Одоо энэ манан мафыг дараагийн сонгуулиар ялъя. Бүр төрөөс хөөж зайлуулъя. Манан мафтай тэмцэж чадах улс төрийн хүчнийг зохион байгуулъя гэдэг зорилгоор шинэ улс төрийн хүчин байгуулах албасаар зарласан. Одоо ардчилсан нам дотор
Манан мафийн том үүр уурхай бий болчихлоо. Ардын намд гэхэд тал нь манан мафийнхан байна. Мегомб Эрдэнэтийн бүлэглэл. Нөгөө Бадамжуу 8. Арчилсан намд гэхэд Эрдэнэтийн 40-оос чи арчилсан намын 51% контролдож байна. Энэ хоёр том намыг манан мафаас нь салгаж өгье л дөө. Энийг салгаж чадах ганцхан хүч байна. Энэ бол ард түмэн. Ард түмэн салгаж чадахын тулд Бацандан болд хоёртойгоо нийлээд шинэ улс төрийн хүчний зохион байгуулъя. Манан мафаас нэр дэвшигч болгонтой би сайн залуучуудыг өрсөлдүүлэх болно. Шудраг иргэдийг би өрсөлдүүлэх болно. Тэр боломжийг нь гаргаж өгье гэдэг зорилгоор манан мафтай тэмцэх, манан мафтай тулалдах, манан мафыг Монгол төрөөс зайлуулах шинэ улс төрийн хүчний зохион байгуулах ажилдаа ханцуу шамлан ороод явж байна. Тий. За энэ дээр ингэж хэлсэн ба одоо тань бичлэг үзээрэй. Арчилсан намаас хөөгтгүүл энийг би бурхны тавилан байсан гэж харж байгаа. Шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулах боломжийг Тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж би харж байна. 2019 оны 3 сарын 18-ны энэ өдөр Улсын хурлд суудалтаа шинэ намыг зарлаж байна. Монголын төлөө цогцлос зүрхтэй хэн болгонд нээлттэй ийм намыг өнөөдөр зарлаж байна. Шударгасны төлөө амьд золиослох чадвартай хэн болгон бидэнтэй нэгдэхийг урьж байна. Монголын мянган эх орончтой хамт шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулах ажлаа эхлүүлж байгаагаа та бүхэндээ мэдгизье. За нэг ийм бичлэг байгаа юм. Энэ дээр бас яахан хүмүүсийн массын юг харлаа л да. Тэгсэн чинь улс төрийн төлөө амь насаа зориулж чадах чин сэтгэлтэй залуучуудыг одоо эх орончдыг өрж байна гэх. Тэнгүүт одоо энэ хүмүүс одоо попрдод одоо нэг поп гэж яриад байдаг. Ингээ ард түмний бараг амь насыг нь өөртөө арталтан суугаад удирдаад ард түмнийг урдаа гаргаж одоо ингэж амь насын золиослохоор юм хийх гээд байгаа юм яах гээд байгаа. Ямар учиртай нам юм гэсэн хүмүүс маш комментууд байна л да. Намынхаа нэрийг юу нөхсөн үү? За би тайлбарлая. Ер нь бол би хэн нэгэн намайг муу хэлхийг ерөөсөө тоодгүй юм штэ. Муу хэлж яана л гэдэг бол та сайн явж яана л гэсэн үг. Анхаарлын төвд байна л гэсэн. Олон түмэн анхаарч яана гэсэн. Тэгэхээр Бацандан нам байгууллаа. Болд Бацандан хоёр монголчуудтайгаа эх орончтойгоо нийлж манан мафтай тэмцэж, мафаас Монгол төрөө салгах үүрэгтэй шүү дээ. Сая олон улсын байгууллагын судалгаа харлаа. Дампуурах магадлалтай 6 орны тоонд Монгол улс орж байна. Хамгийн их өртөөд 2 орны тоонд нэг хүнд оног төхөрийн хэмжээгээр дэлхийд хоёрт орж байна. Монголын ардчлал дампуурсан гэж дэлхий үзэж байна. Монголд сонгодог зах зээлийн эдийн засаг байхгүй гэж Дэлхийн банк үзэж байна. Хүчирхэг дундаж давхар Монгол улсад байхгүй болсон гэж үзэж байна. Бүр дундаж давхар үндсэндээ байхгүй боллоо гэж үзэж байна. Тэгэхээр дэлхий биднийг ингэж үзэж байна штэ. 30 жил бид нар ардчлал зах зээлийн эдийн засгаар явж байна гэж бид нар итгэж байсан биз? Гэтэл дэлхийн судалгааны байгууллагууд Монголд ардчлал дампуурсан байна гэж хэлээд байна штэ. Зах зээлийн эдийн засаг нь монопол эдийн засаг болсон байна. Хэдхэн гэр бүлд эдийн засгийн шим шүүс нь хэдхэн гэр бүлд очдог цөөнхийн эдийн засаг болсон байна гэж дэлхий бидэнд хэлээд шүү дээ. Энийг засаж задруулахын тулд бид явах ёстой. Саяын та нэг ярьцлага гаргаж тавилаа. Арчилс намаас хөөгдсөн миний тавилан байлаа. Бурхан Тэнгэр надад ийм бэлэг өглөө гэж би хэлсэн юм л да. Хүмүүс Бацандан бурханы нэрийг барьлаа гэж зарим хүмүүс нөгөө манан мафийнхал их л шүүмжилж ах шиг байна л. Дэлхийн том улс төрчид үг хэлхийнхэн ихэнд заавал бурхан залбирч Америкийн ерөнхийлөгчүүд бүр бурханы өмнө тангараг өргөж Англи Америкийн бүх шүүгч прокурорууд Байбл дээр гараа тавьж ээж ажилд ордог гэжтэй. Тэгдэг тийм. Дэлхийн бүх том улс төрчид нэртэй зүтгэлтнүүд үгийнхаа төгсгөлд заавал God bless you гэж хэлдэг штэ. Бурхан таныг ивэ гэж. Бурхан Монголыг ивэ гэж хэлдэг штэ. Бурхан манай улсыг ивэ гэж хэлдэг штэ. Дэлхийн улс төрийн соёл бол ийм л байна. А манайхан бол материалистууд байхгүй, коммунистууд монголчуудыг материалистууд болгоцсон. Бурханд битгий итэг, тэнгэрт битгий итэг. Зүгээр зовлон тааруул, аль эсвэл хэрэг төвөгт орвол очиж ном уншуулж яагаад ийм маягийн бид шашин шүтлэгээ ийм маягаар хүлээгээд авчихсан. Би өөрийгөө их шашинтай хүн гэж хэлэхгүй. Гэхдээ би бурхан тэнгэрт итгэдэг хүн.
Би өвөг дээдстэй өвөг дээдсийнхэн сүнсэнд итгэдэг хүн. Миний хийж байгаа үйлдэл болгон өвөг дээдсийн минь бидэнд захиж үлдээсэн сургаал номон дээр суурилж байгаа. Бурхан Тэнгэрийн ивэлээр явж байгаа гэдэгт би итгэдэг. Арт түмний минь хүч сүр сүлдэн дор миний үйл ажиллагаа явдаг гэдэгт би итгэдэг. Өөрөөр хэлбэл итгэл үнэмшил байхгүй бол монголчууд бүгдээрээ материалистууд байх юм бол энэ улс хөгжихгүй. Итгэл үнэмшилтэй байх ёстой гэдэг ийм байр суурьтай байдаг. Тэгэхээр надад ардчилсан намаас хөөгдсөнийг ер нь бурхны сургаалыг танд хэлэхэд муунч миний багш, сайнч миний багш гэж бүх юмыг ойлгожээ гэж бурхан багш сургасан шүү дээ. Эрдэнэ, элбэгдөрж, Эрдэнэбат тэрийг би багшаа гэж ойлгож явдаг. Миний багш. Эрдэнтийг Эрдэнэбат чухалгаа хийж болохгүй. Уран зургийг элбэгдөрж чухалгаа хийж болохгүй. Эрдэнэ шихэн алж болохгүй гэдэг. Энд чинь миний багш нар байхгүй юу? Сайн ч бас миний багш байх хэвээр. Тийм биз? Сайнаас нь сурах хэвээр, муугаас нь сурах хэвээр. Тэгээд ардчилсан намын шудраг иргэд гişүүд намайг хөөгөөгүй маа. Ээгэр ихэлсэн хэдэн дарга нар л хөөсөй. Миний одоо багш нар маань хөөсөй. Тийм учраас би багш нартаа бас талархаж яваа. Тэгэхээр намаа шинчлэх, ардчлалыг аврах их үлсийг хоёр янзаар хийж болно. Намыг дотроос нь шинчлэх маягаар хийж болно. Гэхдээ яг өнөөдөр ардчилсан нам ээнүүдийн гарт байгаа цагт хизээж ардчилсан нам шинчлэгдэв. Үс одоо бүх юм тийм учраас миний бие журмын нөхдүүдтэйгээ хамт, их орончтойгоо хамт ардчлал шудраг усны нам, шинэ ардчлал нам, шинэ Монгол нам ийм 3-4 нэрийн хувилбарууд гарч ирсэн л дээ. Энэ намаа байгуулахаар, улс төрийн хүчнээ зохион байгуулахаар сэтгэл шулуудаад явж байгаа маа. Нэр бол ерөөсөө тоглогддог байгаа юм уу? Одоо 3-4 нэрийн асуудал би сая танд хэллээ тийм ээ. Одоо иргэдээ саналууд нь ирсэн байна. Бид энэ 3-4 нэрийн нэгийг өгнө. Гэхдээ альва улс төрийн хүчнийг зохион байгуулахдаа ард иргэдтэйгээ хамтарч байгуулах хэрэгтэй юм аа. Хэдэн дарга нар сууж агаад нам байгуулдаг. Хэдэн хүн сууж агаад ах トゥ хамаатан саднуудаа байгуулж агаад нам байгуулж болохгүй. Монголд 30 гаруй нам байна. Дандаа ихэнх нь ингэж байгуулагдсан. Зохиомлоор байгуулсан юм явдаггүй. Дор хаяж одоо манай хуулиар бол 800 хүн гарын үсгээ цуглуулад нам байгуулж болно гэдэг. Гэхдээ дэлхийн улс орнуудын хуулиар нийт сонгогчдын 10% нь гарын үсэг цуглуулж нам байгуулдаг шүү дээ. Хамгийн багадаа 5% нь гарын үсэг цуглуулж нам байгуулдаг шүү дээ. Дэлхийн жишгээр явъя л та. Дэлхийн жишгээр явах юм бол монголчууд нийт дор хаяж 30-аас 100 мянган хүн нийлж нам байгуулах хэрэгтэй. Болд гişүүн бид хоёр бол нэг л зүйлийг ярьж хоёлаа энэ намаа энэ улс төрийн хүчнээ дэлхийн жишгээр байгуулъя. Иргэдтэйгээ хамтарч байгуулъя. Эхлээд хамгийн багадаа 30 мянган хүн шинэ улс төрийн хүчнийг манан мафтай тэмцэж чадах, Монголыг аварч чадах, баялагтаа монголчуудыг эзэн болгож чадах, шудраг осыг тогтоож чадах ийм улс төрийн хүчнийг байгуулъя гэж 30 мянган хүн хүсэж байгаа бол гарын үсгээ явуулж байгаа бол саналаа өгч байгаа бол энэ намыг байгуулъя л гэж бид шийдсэн. Одоогийн байдлаар 3-4 өдрийн дотор 50000 хүн санал хариулж байна. Би 30 мянга гэдэг тоонд бол маш хурдан хүрэх юм байна гэж итгэж байна. Тэгээ иргэдтэйгээ өдөр болгон би уулзж байгаа. Хагас сайн бүтэн сайнаас эхлээд дархан эрдэнтийн уулзалт руугаа орж байна тий. За дараа нэг мэдээж гэж яриа эхэлсэн ч ойлоо нэрийн ярианаас сонсъё. За энэ дээр Эрдэнэ гэж хүн нэг 49 яриад нэг 5 нөхөр тэнцээж холбоод өөрсдөө л өөрчтэй. Манай болд тий. Манай уцаанд нь өөрчин шүү дээ тий. Өөрчин биш юм бол өдрийг нотлол доо. Өөрийгөө шудраг гал одоо орилол цэжид илдээд байгаа Бацандан өнөөдөр хүртэл яагаад агуугийнхаа картын дансаар бас 200 сая тайлбар хийхгүй. Тайлбар хийх шаардаад байгаа шүү дээ. Жирийн иргэд Арслан шудраг одоо гişүүд бүгд шаардж байгаа шүү дээ. Би 200 сая тайлбарлаач гэж. Яагаад тайлбарлахгүй? Ба уучлаарай Бацаандын хий. Арсланын юу юм те? Замын дунд орж ирсэн нэг нөхөр те өнөөдөр ганц нам биш бүр Монгол төрийг самарч байгаа юм шиг надад болж байна те. Болд гişүүн тэгвэл тэр хөгжлийн банкнаас 30.9 төгрөг богд банкнд авсан. Дараа $8 сая авсан. Нэг үрлэл энэ хүн бол 2 дахь удаага төрийн мөнгөөр банк байгуулж байгаа байхгүй. Тэр сангийн сайд Хүрлбаатар гэдэг нөхөр бол увайгүй худалч шүү дээ. Дандаа худлаар. Бүр байрантай худлаа. За нэг ийм яриа явж байна. Лоурчинштай л гэдэг юм. Та яг одоо лоурчин юм байна уу? За одоо миний багш
Миний тухайд хэлж штэ. Тий. Яагаад таныг лөөвчин гэж хэлээд байна Би хэлээд байгаа бурхан багш сайныг ч өөрийнхөө багш гэж хэлжээ. Муу хүнийг ч бас өөрийнхөө багш гэж үзжээ гэж. Би энэ даргаасаа одоо эрдэнэ даргаасаа их суралцж явдаг юм аа. Хүн алж болохгүй юу гэж би байнга өөртөө хэлж болдог. Ахмадуудын мөнгийн хулгай хийж болохгүй гэж би өөртөө байнга хэлдэг. Хүн лөөвөрдөж болохгүй, хүн зодож болохгүй, арт түмнээ гөлөг гэж дуудаж болохгүй гэд багш маань бол надад маш олон сургаалаа харилцсан. Энэ дандаа их хараар сургаал харилцсан юм биш үү? Би хэлж байна. Би өөрөө бурхны шашинтай хүн. Бурхан багшийн сургаалд бол муугаас ч сурч бай гэж. Муу хүнийг ч өөрийнхөө багш гэж үзэж хүндэтгэж бай гэж. Тэгээ миний одоо эгэр хэлсэн багш маань сургаалаа альдж гин гэж би хэлж байгаа. За. Тэгээ сая нэг авгаагийнхын тухай яриад л байна шүү дээ. Манай эхнэр яасан ч гэнэ. Тэрийг шалгаад тогтоочгол доо. Манай эхнэр эмч хүн. Хулгай худал хийсэн бол явуулах газар нь явуул. Би нэг л юмд их ихтэй байдаг шүү дээ. Манай эхнэр болон би миний эргэн тойрны хүмүүс хүнээс хулгай хийх, худал хийх, дээрэм хийх, хүн алах ийм хүмүүс биш ээ. Би энд бүрэн ихтэй байгаа. Тэгээ эрдэнэ дарга маань нөгөө бас Отхон баярын эхнэрийн насаар $300 сая орсон гэж 3-4 жилийн өмнө гачин загнаад байсан баха. Тэгсэн. Одоо тэгэд хаана гоё. Гэхдээ шалгуулал да. Шалгагдаад $300 сая гэдэг чинь одоо улсын төсвийн бараг хөрөнгө оруулалтын тал нь шүү дээ. Тийм шүү дээ. Бараг л. Тийм ээ. Тэгээ манай эрдэнэ дарга нэг иймэрхүү бусдыг л өөрчин хулгайч игээтэл намайг алуурчин гэж хэлчихсэнгүү тэгээ. Тэгэхээр таныг гүтгээд байна гэсэн үг юу? Угаасаа одоо бас нэг дээр нэг ярилцлаганда Батцандангийн эхнэр өглөө нүүрсний бизнес хийдэг нэг нь үү? Аа тий. Нүүрсний бизнес таван толгойд нүүрсний орд газартаа машин тэрэг явуулдаг гэсэн. Тий. За би тэгээд одоо хайгаад байна өнөөдөр хүртэл. Багхгүй. Эхнэрээс асуулаа чи нэг ийм юм хийдгүүл надад хэлчихэл дээ. Надаас нууцаар нуугаар хийгээд өөр эхнэр байд юм биш байгаа да. Манай эхнэр өөр инээгээд байгаа. Чамд чи өөр эхнэр байд юм биш үст эрдэнэ дарга чинь ийм юм яриад ах юм аа. Иймэрхүү юм ярьдаг болсон. Хөрхи хүн ядархаараа нэг иймэрхүү юм ярьдаг. Өөр хүн гүтгэх чи одоо зөрчлийн хуулиар бас хариуцлага хүлээдэг болсон шүү дээ. Тэр эрдэнэтэй би хэрэлдэж явах надад зав байхгүй. Би даргатайгаа нэг хэрэлдээч. Тэгээ намайг одоо гүтгэж байгаа, доромжилж байгаа мянган юм байгаа штэ. Бацандан попорчэнлэг нь, Бацандан хаврын синдром нь, хөтөлжилэг нь. Эвлээ одоо нэг нөхөр хүртэл Бацандан чи одоо өнгөр доктор хамгаалаагүй штэ л гин. Гэхдээ тэр болгонтой би шүүхэд очиод явах цаг зав надад байхгүй. Мөнэн гэдэг бүх юм тодорхой байдаг. Бацандангийн өнгөрийн докторыг шалгахыг бол өнгөрийн шинжлэх ухааны актив руу ороод вебсайт руу ороод хар. Монголоос 3 хүн байдаг. Бямбын гэрэнчин, Ардаа сүмбэрлийн гончогдорж, Жалавсрынгийн Бацандан гэж 3 хүн л доктор хамгаалсан байдаг. Ер нь намайг олон жил их хардаж байнгал муу хэлдэг нэг хэсэг үл хүмүүс байдаг шүү дээ. Зүгээр л хар. Бацандангийн амьдрал нээлттэй. Бацандангийн одоо юу гэдэг авгай ямар өгнөт нүүрс зөөдөг гэсэн баха. Тийм авгай мавгай шүү дээ. Тийм авгай мавгай надад байгаа бол олоод ир. Би уулзмаар байна. Тийм өөрөө бэлтгэл нүүрс зөөдөг авгаталцсан шүү. Тэг ингээд эрдэнэ дарга мал одоо өөрийнхөө гэр бүлийн тухай тэрүүл наад чинь бол тас нуучаад байгаа шүү дээ. Одоо би тэр энэ хүний гэр бүлийн тухай эхнэрүүдийнхэн тухай тэр ярмааргүй байна. Том ажиллаа хийе л да. Улс орноо бодъё л да. Монголоо бодож ажиллая л да. Эрдэнэ дарга маань ямар хүн бэ? Болд хэн бэ? Бацандан хэн бэ гэдгийг монголчуудын 99% нь зөнгөөрөө мэдчих шүү дээ. Би хурцтай дайддаг хүн. Хурцэгдэг нь хонгил үүсгэсэн нэг генералтай. Би элбэг дөрж гэдэг хүний бузар улайг байнга би илчилдэг хүн. Миний дайснууд ямар том дайснуудтай вэ би? Алдаа гаргах хэрэг надад байхгүй. Манай ахмадууд, буурлууд, манай дүүргийнх надад хэлдэг шүү дээ. Ууж байгаа усанда, идэж байгаа хоолндоо хүртэл анхаараарай минийх өгч. Үнэн тодорд юм аа. Үннээр явбал өхөр тэргээр туулайг үүсэх юм аа гэж тийм. Наа чинь ч их сайхан өгдөгтэй. Одоо үннээр явбал өхөр тэргээр туулайг үүсгэж хэцүү болчиход байна л да. Одоо яг үнэндээ энэ улсын хурлын гишүүн гэдэг одоо та бүхэн энэ Монголын ард түмэн итгэх тун хэцүү болчиход байна. Одоо би биенийхээ конопиг даана хууль баталж ийн гэж тэн дотор суугаад байдаг. Би биенийхээ конопиг очиж дараад мань эдтэй айхтар чанга хууль зүгээр нэг хэсэг хүмүүс гаргачаад идэг. Тэгэл зарим нэг нь айгүй гоё ярьснаа тэгэл дараа нь хэрэгжүүлэхгүй байдаг. А гэхдээ сүүлийн үед болвол бас арай найдвар төрөөд эхэлсэн болов уу гэж хүмүүс харж байна. За та тав болвол гарч ирээд ер нь нэлээд жинтэй ажил явуулаад эхэллээ. За хөрөл сүхийн засгийн газар бас овоо юм хийгээд ирж байгааг харж байна. Ерөнхийлөгч маань ягаад таг байгаад байна гэсэн хүмүүс бас гайхаад байна.
Энэ тал дээр та юу гэж бодож байна? Ерөнхийлөгч угаасаа дуу цоотой цөөхөн дуурдаг ийм хүн шүү дээ. Байгалийн натур нь тийм хүн. Ерөнхийлөгчтэй бид байнга уулздаг. Хийх гэж байгаа ажил хийх ажлаа байнга зөвлөлддөг. Тэгэхээр ерөнхийлөгчийг дуугүй байна гэж битгий ойлгоорой. Энэ зоригийн хэрэг дээр, офшорын асуудал дээр, энэ Эрдэнэтийн 49% асуудал дээр ерөнхийлөгч маань бас биднийг дэмжиж байгаа. Тэгэхээр Батулга гэдэг хүн бол манан бүлэглэлийн захиалгаар сонгогдоогүй ерөнхийлөгч. Монголын ард түмний захиалгаар сонгогдсон ерөнхийлөгч ёо. Тэгэхээр Батулга ерөнхийлөгчдөө миний би итгэл алдраагүй байгаа. Хөрсөх гэдэг хүн манантай тэмцэж байж ерөнхий сайд болсон хүн. Энэ хүнтэй ч гэсэн би 7 хоногтоо нэг удаа уулзаж бид зөвлөлдөж байгаа ажиллаа. Их хурал 40 гаруй гишүүн байна. Ганцхан 5 гишүүн гэж ярьж болохгүй 40 гаруй гишүүн байна. Энэ хүмүүстэй ч гэсэн бид зөвлөлдөж ажил төрлөө хийж байгаа. Тэгэхээр Монголыг өөрчлөхийн тулд ганцхан 5 гишүүн ч гэдэг юм Бацандан ганцаараа өөрчлөх боломжгүй. Эх орончид нийлж ээж, шудраг иргэд нийлж ээж Монголыг өөрчлөх боломжтой тий. Энэ дэр нэг юм бас юм яваад байна л да. Бацандан миний итгэл хөрс бүхийн засгийн газараар төгсгөл болж байна огцор гэдэг. Хөрс бүхийн засгийн газар та огцор гэж хэлсэн. Үнэн тий. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа мань нэрийн төрсөн ах засгийн газарт ажилд орсны дараа Бацандан ерөнхий сайд танд амжилт хүсье. Танд их итгэл хүлээлгэж байна шүү. Гэхэд энэ одоо сүүлийн 6 сарын дотор л та ингэ хэлчихсэн. Эхлээд огцор гэжсэн сүүлдээ дэмжиж эхэлсэн. Энэ яагаад ийм болчих вэ? Таныг ийм туйлбаргүй зүгээр л худлаа попто шопто яваад байна л гэж яриад байна л да. Улс төр гэдэг бол маш хурдан өөрчлөгдөж ирэх зүйл ээ. Хөрс бүхтэй би 3 зүйл дээр л тохирсон. Нэгдүгээр зоригийн хэргийг ил болгоно шүү. Материалын ил болгоно шүү. 3 Монгол хүн шоронд байна. Хэлмэгцэн. Нямд оржгоо хууль зүйн сайд болго энэ асуудал дээр онцгой хараа гэж. Хоёрдугаарт Эрдэнэтийн 49%. Энэ бол цэвэр лөөвөр боллоо. Монгол улсын 15 хуулийг зөрчлөө гэдэг асуудал. Энэ асуудал. Гуравдугаарт офшорын асуудал. Офшортойгоо би офшорын хуулийг санаачилсан үнд би. Намайг поп гэнэ үү, юу гэнэ үү хамаагүй. Санаачилсан үнд би. 16 онд баталсан 16 оны парламент. Энэ гурыг хийнэ гэж би тохирсон. Эхний 1 жил хөрс сүхийн засгийн газар манан бүлэглэлээс айгаад гарааж хөдлөж, хуруугаач хөдлөж чадаагүй. Аймхаа байсан. Тэр үед нь та огцорхыг зоригийн хэргийн материалын талыг нь ил болгосон. Офшорын асуудал эхний 1 жил хөдлөөгүй. Нямд оржийн хуулийн хайч гатсан. Тийм биз? Тийм. Тэр үед би энэ 9 сард би ярилцлага өгчээсэн. Хөрсгөө чи ажиллаа хийж чадахгүй байна. Чадахгүй бол огцроо. Миний итгэл алдарлаа шүү гэж. Тэгээд хөрсгийн нөхдөд засгийн газрынхантай би орж уулзсан. Болдог шүү би тэр. Та нар тэмцэх юм уу, тэмцэхгүй юм уу? Тэмцэхгүй л огцор. За утхан удалгүй Мэ гомбын их болд номтой хоёр тэргүүтэй хүмүүс огцруулах, хаян хэрва тэргүүтэй хүмүүс огцруулах бичиг өргөн барьсан. Тэр үед хөрс сүх болон нямд орж хөрсөхийн засгийн газрын нөхдүүд ирсэн. Бацандан гишүүнэ. Эхний 1 жил бол бэлтгэл ажиллаа хийсэн. Бүх судалгаа материалуудаа харсан. Та нар дахиад дэмжээдэг бол жоохон хугацаа хэрэгтэй байна. Тэгвэл одоо шамдад орчид дуусгая. Ажил руугаа дуусгая гэж. Ингэж болд гишүүн бид хоёр. За тэгвэл хөрсгийн засгийн газрыг авч үлдъя. Ярьсан 3 юм хийлгэх. Офшорын асуудал, Эрдэнэтийн 49% асуудал, зоригийн хэрэг асуудал. Ингэж бид дэмжсэн юм аа. Түүнээс бас Бацандан хувиа бодод дэмжээгүй. Ахын засгийн газарт орчингууд дэмжсэн гэсэн. Миний ахын тухай би намайг ахтай минь, эгчтэй минь, дүүтэй минь, өвөөтэй минь янз бүр хүмүүстэй холбох гэж Бацандангийн нэр хүндийг муугаар харагдуулах гэж их оролддог л доо. Миний ах 1996 онд зам тээврийн яамны газрын дарга хийж ирсэн. Би 96 онд би 3 дугаар курсын оюутан өнгөр сурч ялаа штэ. 2000 онд мэдээлэл технологийн газрын дарга байсан. Би 2000 онд өнгөр доктор сурч ялаа штэ. Сүүлд зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга хийж ирсэн. Энэ хүн төрд ороод даруй 20-30 жил ажиллаж байгаа. Би 2004 онд иргэний нийгэм байгуулж Унграас ирээд улс төрд орсон.
Сүүлд 2012 онд би улсын их хурлын гишүүн болсон. Гэхдээ тэгээд Бацсандангаас болж ах нь одоо тэр ажил хийхгүй байх юм. Бацсандан ахаасаа болж, альсвал Бацсандан ахаасаа болж чимээгүй суух хэрэгтэй юм. Тэмцэхгүй байх хэрэгтэй юм. Офшорыг ярихгүй байх хэрэгтэй юм. Бацсандан ахаасаа болж Эрдэнэтийн 49% төр чимээгүй суух хэрэгтэй юм. Бацсандан ахаасаа болж хулгай лөврийг хараа чимээгүй суух хэрэгтэй юм. Тийм байхгүй. Миний ах тустай амьдралтай хүн. Өндөр боловсралтай хүн. Англи, герман, орос хэлтэй хүн. Германд, Англид, Америкт, Оросд сурч тогсон доктор хүн. Би ах トゥ аруулаа штэ. Тий, олуулаа, ам бол олуулаа. Яагаад тэгвэл миний малчин ахын тухай ярихгүй байгаа. Миний таксины жолооч ахын тухай ярихгүй байгаа. Таксины орлого морлого нэмэгдэж үү гэж судлах хэрэгтэй штэ. Тэгэхээр Бацсандан харлуулахын тулд ах トゥ утай нь холбож ярьж байгаа бол утгагүй зүйл ээ. Утгагүй зүйл. Зүгээр л тэмцлийг зогсоох гэж. Монголын ард түмнийг төлөө тэмцэгчдийг мохоох гэж хийж байгаа ажил гэж би харж байгаа. Хизээч ийм юмд сатаарч болохгүй, бууж өгч болдгоо маа. Би нэг юм ойлголоо сая хэлэхэд чинь. Одоо энэ офшор Эрдэнэтийн 40%, зоригийн хэрэг. Одоо энэ парламентын хугацаа дуусахад ер нь цөөхөн хоног жил өрөхгүй л хугацаа үлдчихлээ. Яг энэ жилийн хугацаанд энэ 3 бүр эцсийн байдлаар шийдэгдэн гэсэн үг үү? Ямар ч байсан хөдөлчлөө. Хөдөлсөн тий. 2014 онд миний бие офшорыг эхлүүлжсэн. Офшортын эсрэг тэмцлийг. Тэгэхэд бүгдээрээ пупа гэд тухайн үед ардчилсан нам маань засаг барьчихсан ирнэ. Хуулийн төслийг мань унгаж явлаа штэ. Дөнгөж одоо хэрвээ 2014 онд энэ хуулийг баталчихсан бол офшорын асуудал маш эрт шийдэгдэх боломжтой байлаа. Тэгэхээр альва шинэ юмыг ойлготол, хүлээж автал цаг хугацаа хэрэгтэй байдгийг байна л да. Эхлээд нийгэм маань ойлгох хэрэгтэй байдаг. Дараад нь улс төрчдөд ойлгуулах хэрэгтэй болдог. Нэг мэдсэн 4-5 жил өнгөрсөн байна. Офшорын хуулийг өргөн барьснаас хойш, батлуулснаас хойш одоо 3-4 жил өнгөрсөн байна. Эрдэнэтийн 49% асуудал. 2 жил хагасан өмнө докторийн төслөл бариад би улсын их хурлд өргөн барьчихсан. Энийг төр давъя. Лөөвөр явчихлаа гэж. Юм дөрж байгаа тэр өргөн барьсан байгаа. Ойлгуулах гэж өчнөө цаг хугацаа авчих. Эхлээд иргэдтэй ойлгуулах гэж. Дараад нь энэ ордонд байгаа дарга нарт ойлгуулах гэж. Гэхдээ ойлгож байгаа хэрнээ ойлгохгүй царайлах юм яана. Манай дарга нар. Бүр зарим дарга нар цаанаа тохирч 49-оос 20 хүртчихэхэд гүгээд байвал яах вэ? Ийм хүмүүстэй тэмцэж байхад цаг авнаа. Өнөөдөр бол буу барай тэмцдэг цаг үе биш ээ. Бодлогоор тэмцдэг цаг. Дэвчээрээр тэмцдэг цаг. Ухаанаар тэмцдэг цаг юм аа. Тийм учраас Монголын нийгэмд бол альва асуудал цаг хугацаа их авчаа. Хэрвээ Англид байсан бол, Америкт байсан бол офшорын асуудал сарын дотор шийдэгдэх байсан. Хятад байсан бол хэдхэн сарын дотор шийдэгдэх байсан. Баяр цогт хууч гишүүн асан баяр цогтын талаар одоо бас мэдээлэл яваад л 40 сая доллар байна гэж дахиад хэлээр. Одоо нөгөө 5 маань нэг гишүүн сая явчаад ирээд бүх материал авчираад дэлгэчлээ гэл. Баяр цогт нь болохоор наа чи найл дээр авчираад шалгацсан байсан юм штэй гэл ингээл яриад их юм. Энэ тал дээр тань мэдээлэл байна уу? Аюур сайхныг сүүлийн 7 хоног Швейцараас хуулбар авчирлаа. Тий. Хүний хувийн нууцад харлаа. Офшор гэж ярьлаа гэд мөн ч их доромжилж байгаа шүү дээ. Манай нөгөө мафийн бүлэглийнхэн. Ер нь хулгайтай тэмцэхэд хуулийн хүрээнд бүх аргаар тэмцэх ёстой. Аюур сайхны хийсэн үйлдэлийг би туйлын зөв гэж ойлгож байгаа. Одоо авилгатай тэмцэх газар дээр олон материал ирсэн. Одоо баяр цогтын гүйлгээний бусад салбар гүйлгээнүүдийг шалгах ажил руу орсон. Ганцхан баяр цогт биш, өөр олон улс төрчд байгаа. Зөндөө юм. Энэ хүмүүсийг шалгах ёстой. Монголоос мөнгө олцоход Монголын баялгийг хулгайлчаад гадаадад нуудаг явдлыг даслан зогсоох ёстой. Бас гадны иргэн болцоход Монголын төрд ажилтгийг даслан зогсоох ёстой. Монголын төрийн өндөр албан тушаал хашчаад гадны банк компани төлөөлөн өдөрт зөвлөл туузад орж өдөртөх ажил хийдгийг зогсоох ёстой. Энэ Монгол улс чинь өөрийн нууцтай байдаг. Өөрийн үнд зүйлтэй улс. Бид тусгаар улс юм бол үндэснийхээ үнд зүйлийн төлөө, үндэсний эрхэм чанарынхаа төлөө үргэлж тэмцэх ёстой.
Тэгээ аюур сайхны хийсэн ажлыг би тун зөв гэж үзэж байгаа. Одоо тэгээд ер нь энэ 20 он одоо энэ парламентын судал дуусах гэж байгаа. Энэ үед одоо яг энэ нэг дэлгэцэн том асуудлуудыг шийдэж чадах юм бол үнэхээр тэмцсэн энэ хүмүүс бол ард түмэд бол мундаг сайн нэртэй бол одоо 2020 он байтугай цаашаа гишүүн бүр сайн дарга чигээр явах боломжтой болж штэ. Яг энэ дэлгэсэн юм л хамгийн гол шийдэх хэрэгтэй л болчиход байна. Одоо хууль олонтын байгууллагыг өөрчлөхөөс нааш энэ том хэрэгүүд шийдэгдэхгүй. Олон жил дарагдж байгаа хэрэг. Прокурор холбогдоод эхэллээ. Одоо зоригийн хэрэг задарсны дараа олон прокурор шүүхийн ажил өгөхөөс аргагүй. Мөрдөн байцаагч тэгж байна. Юм үнэнд гүйцэгдэл штэ. Миний хүний эрхийн дэд хорон дээрч, улсын их хурлын чуулган дээрч олон жил энэ асуудлуудыг ярьсан. Энэ хүмүүс Бацаандан попурлол гэдэг. Синдром хөдлөл гэдэг. Попурсан байна уу, синдром нь хөдөлсөн байна уу? Удахгүй харагданаа. Тэгэхээр үнэн бол үргэлж ялдаг. Гэтэ цаг хугацааны л асуудал. Өнөөдөр маргааш өгдөг. Тэгэхээр сайн цаг, үнэн ялах цаг, Монгол ялах цаг удахгүй ирнэ. Би үүнд итгэлтэй байна. За, офшор гэж ярьсан. Тэгсэн чинь та 2018 онд жидүү авсан гэмт хэрэг гэсэн тэнэглэлээ зогсоо гэж жидүүг өмөрөөд эхэлсэн. Яагаад жидүүг өмөрөөд эхэлчихв? За, наадах чинь энэ бол яг лоорс зээл гэж яриад. Зээл нь үнэн. Наад ярилцлагын чинь сэдв нь манай сэтгүүлч нөгөө манан бүлэглэлийн сэтгүүлч худлаа гарчиг өгч ийм ярилцлага тавьсан байна. Сугар гэж хүн байна. Сугар гэдэг сэтгүүлч. Newspress гэж. Миний хэлсэн өгүүлбэр бол ийм том хулгайнууд гараад байна. Эрдэнэтийн 49%, Асаймын хулгай, одоо бид Асгатын орд, Цагаан сувраг, Төсвийн хулгай, Кончесын хулгай. Манан бүлэглэлийн сэтгүүлчид энэ том хулгай, Элбэг доржийн хулгай, Эрдэнэтийн хулгай, Мегомбын газрын 8 Сүхбаатарын талбайг урд хулгайд алдсан. Тэгээ Сүхбаатарын урд хэсгийг энэ асуудлыг ярихгүй. Офшорын асуудал. Энэ офшорын асуудал гэдэг чинь жидүүгээс 1000 дахин том асуудал шүү дээ. Эднэрийг ярихгүй зөвхөн сүүлийн үед жидүү гэж ярьдаг болсон. Жидүүг ярилгүй яах вэ? Жидүү хэрвээ улс төрчдийн хамгааллын хүн авсан бол тэр бас гэмтрэх тооцогдно. Яагаад том юм ярихгүй вэ? Та болон танаг гэрүүл жидүү авсан уу? Гэхдээ тэгээ гаргаад ирлээ. Би зээл авдаг бизнес хийдэг хүн биш шүү дээ. Хаав энэ Бацандангийн эхнэрийн жидүүгээс авсан гэж яриад байгаа хаана байна? Баримтыг гаргаад ир. Баримт нотлого авахгүй гүтгэгдэл ингээл бичигдэл гаргаад ир гэж байгаа. Би авгаагаас асууя. Аваагүй гэж байна. Бацандангийн гэр бүлийн авсан гэд хүмүүс ярих баримтыг гаргаад ир. Тэгэхээр ийм одоо утга учиргүй яриа. Одоо манай зарим сэтгүүлчид ийм худлаа юм бичдэг. Бацандан жидүү хамгаалж ярьлаа гэн. Та бол тэгвэл хамгаалж идэг юм биш үү? Тэргүүдээ яриа. Эхлээд томоотой тэмцээхэд одоо миний хийж байгаа офшорын тэмцлийг дэмжиж өгч. Эрдэнэтийн 49%-ийг худалдаа хөгжлийн банкнд хулгайн аргаар очсон байна. Энийг дэмжиж өгөөч. Эрдэнэтийн 49% гэдэг чинь хичнээн тэр $1 хэмжигдэх хөрөнгө Монголын ард түмний. Гадаадын нэг том Английн компани Эрдэнэтийн 49%-ийг $1.5 тэрбум үнэлсэн байна. $1.5 тэрбум. 4-5 их найдаар үнэлсэн байна. Асгатын мөнгөний орд дэлхийн зах зээл дээр $1 тэрбум үнэлэгдэж байна. Тэгэхээр бид нар энэ том баялгуудаа бид алдчихад тэгэл сэтгүүлчт нь жидүү яриадгүй гэдэг ах уу. Жидүүгээ яриаш маш сайн байна. Ярих хэрэгтэй. Би жидүүтэй чинь тэмцэж өгье. Гэхдээ том хулгайгаа ярья. Манан бүлэглэлийн дээрэм тонуулыг ярья. Тэмцъя. Монгол төрийг чинь манан бүлэглэл бүгдийг хяналтанд авцсан байна. Хууль хяналтын байгууллагуудыг чинь манан бүлэглэл ховчлаад авцсан байна. Манан бүлэглэл манан мафиас Монголыг салгахгүй бол юу ч хийдэгдэхгүй. Би энийг л яриад байгаа. Тэгэхээр мушгин говьлж иймэрхүү юм бичдэг сэтгүүлчд байгаа. Гэхдээ энэ сэтгүүлчийг би бичих гэж байгаа. Би шүүхэд өгөхгүй. Биччихэл бай. Гэхдээ үнэн ялдаг юм аа. Үнэн ялдаг. Гэхдээ жидүү ч бас л хэцүү л дээ. Одоо зүгээр жирийн иргэд бид нэр банкнаас зээл авахад жилийн одоо 30% хүүтэй сарын тийм ээ. Ингээ явж байдаг. Гэтэл улсын хурлын гишүүд нь жидүү авчингуудаа жилийн 3% хүүтэй. Тэгээд тэрийг мөнгөө ингээд угаагаад банк санхүү ажилуулад ингээ мөнгөжөөд байна. Тэр хүмүүстэй хариуцлага тооцолдоо. Банк санхүүгийн байгууллагатай хэдэн гишүүн байгаа юм. Гэтэл оруулж ир шалгалт. Таныг өмгөөлөл гэдэг. Гэхдээ номтой хоёрын ярьж байгаа шиг эхлээд жидүүгийн 5 гишүүнийг татчихад манайхан олон хулоод засгийн газрыг унгаад
манан мафийн ялнаа гэж ярьж байгаа номтой хоёртой би эвлэрэхгүй. Тийм бол болсон тий. Засгийн газрыг унгаахын тулд жидүүгийн асуудлыг оруулж ирж байгаа бол би эвлэрэхгүй. Номтой хоёр Мегомбын хоёрыг ялуулахын тулд авч үлдэхийн тулд жидүүг ярьж байгаа бол би эвлэрэхгүй. Тэр жидүү мэдүүд гэмтрэг юм бол хуулийн байгууллага шалгаж яв. Гэхдээ Монгол төрийг самрахын тулд том хулгайгаа нуухын тулд цагаан сувргаа авч үлдэхийн тулд жидүү гаргаж ирж байгаа бол би эвлэрэхгүй. Энийг хэлээ тий. За жидүүгээл ярьлаа. Зээл аваагүй гээл та сэгсдэгсэн. Тэгвэл одоо би энэ дэр Жамбал сүрэн Батсандан Баян зүрх дүүрэг 53 дугаар тойрог хөрөнгө оруулгын мэдүүлэг гэдэг энэ дэр байна л да. Нэг орон сууцтай бусад 2 500 сая автомашин байхгүй хадгаламжинд 30 сая төгрөгтэй гэсэн ийм энэ дээр бас байгаа. Эзэмшдэг компани Фимидало 20%, Доктор Фарм 60%, Эрхэн хэлхээ 100%, GB Prime 50% гэсэн ийм 4 компанитай. Таны хөрөнгө оруулгын мэдүүлэг юм бэ? За эзэмшдэг компани бол манай гэр бүлийн хүний эзэмшдэг компани, ах トゥ угийн эзэмшдэг компанийг бүртгүүлдэг юм аа. Тэрийг л анч бичсэн байна гэж би харж байна. Би ч ах トゥ аруулаа шүү дээ. Эхнэр хүүхэд бас байна. Тэгээд тэд нар ч бас нэг жижиг сажиг компанитай амьдрах хэрэгтэй байх. Тэдний чинь таны нэр дээр ингээд хөрөнгө оруулгын мэдээлэл мэдүүл хөөрөхтэй ш, бичих хөөрөхтэй ш. Тий. За наад чинь жидүү авч гаргаад ирээ. Энэ дэр жидүү гэж хэлдэг. За тэгвэл. Тэгээд машингүй байгаа мó та ерөөсөө. Хөвдөө машингүй юм уу? Манай эхнэр нэг Прустэй юм. Тэргээр л ирж очиж явна да. Тэрнээс та өөрөө манай зөвлөх нэг том машинтай юм. Тэрнийхээ том машинаар хөдөө гадаа явна. Иймэрхүү л байна. Яг өөр дөр чинь бол танд байхгүй машин байна. Надад машин хэрэггүй дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт би машин сайн ч барьж чаддгүй. Тий, машин барих дурггүй. Нэг орон сууцтай. Тий. Бусад гэдэг нь юу юм бол энэ? Бусад хоёр юу юм бол доо 500 сая төгрөгийн үнэгүй. Юу муугаа л лагарын нэг модон байшин байдаг тэрмэрийг ал тэмдэглэсэн байх л да. Би ч одоо ингээл хөрөнгө оруулгын мэдүүлэг болно. Эхнэрээ дуудаал за юу байна бүгдийг бичээд хэлэгдэх. Тэгэхээр энэ дээр хэрвээ зөрчил мөрчил байгаа бол АТ гэдэг өгөө шалгуулж болно. Тий. Ихэнх зарим улсын төрчид бол хөрөнгө оруулгын мэдүүлэг өгдөг юм байлээ. Хэрвээ хөрөнгө оруулгын мэдүүлэг өгөхгүй бол гэмтэрэг болтыг. Тэг гэмтэрэг болохгүй л шүү дээ. Өгөхгүй яваад. Миний бодлоор өгөөгүй хүн маш цөөхөн барах та бол барах буруу мэдээлэлтэй байх шиг байна. Гэхдээ би орж үтсэн. Наадах чинь гэмтэрэг гэж үзэж улсын хурлын гишүүн бол эргүүлэн татах нөхцөл нь бүрдэнэ. Тий. Зя. За нөгөө одоо та дөрөв ярьлаа шүү дээ. Хонгол. Одоо хонгол гэж их ярьдаг болчих. Шудраг усын хонгол гэж одоо яриад байгаа. Энэ хонгол яг үнэхээр Монголд яг байна уу? За тэгээд дээрээс нь та ингэ бичсэн байна. Бацаанда өнөөдөр 30 гэр бүл ялах уу 3 сая Монгол ялах уу? Энэ 30 гэр бүлийг та нэрлэж чадах уу? Нэрлэх боломж байна уу ер нь? Яг ямар 30 хүн Монголыг үлдээдэг вэ? Америкийн ард түмний хамгийн том тэмцэл бол 99% эсрэг, нэгийн эсрэг 99% гэдэг 99 гэдэг тэмцэл байсан. 2011 онд Америкт эхэлсэн тэмцэл л дээ. Тэр нийгмийн баялаг 1% төвлөрлөө гэсэн үг. 99% баялаг ирэхгүй байна гэсэн тэмцэл байхгүй юу? Тэгэхээр Америкт бол их өндөр хөгжсөн орн учраас тэр 1% нэрлчих гээд гүгээд байгаа хүн алгал да. За энэ 30 гэрэл ялах уу 3 сая Монгол ялах уу гэдэг бол улс төрийн тэмцлийн том ёолол. Нэг цөөхөн гэрвэл 30 орчим гэрвэл уул уурхай барьдаг, цагаан сувргийг эзэмшдэг. Манай Эрдэнэт одоо Дархан Сэлэнгийн төв төмөртэн ордыг эзэмшдэг. Манай одоо Эрдэнэтийн 49% эзэмшдэг. Манай баг нуурыг авчихсан. Манай нарийн сухайтыг авчихсан. Энэ хитгэн гэрвэл таргалтлаа баяжлаа. Энэ стратегийн том ордуудаас Монголын ард түмэнд юу ч оногдохгүй байна. Улсын зардлаар хайгуул хийсэн. Улсын зардлаар хайгуул хийсэн. 34 орд байгаа шүү дээ стратегийн. Тэр 34 орд чинь 30 гэрүүлд очиж чад байна. Үүнээс гаралтай юм. Гэхдээ танд 5 толгоогоос одоо нэг жоохон хувьцааны ашиг ирэх бах. Хэрвээ 5 толгойн хувьцааны одоо алтан хувьцаа олгох асуудлыг бид нар 2004 онд ярьж эхлэегүй байсан бол одоо ч хувьцаагүй сууж явах байсан шүү дээ. Энэ асуудлыг ярьж байгаа маа. Хэдхэн гэрүүл баяждаг нийгэм биш. Монголын ард түмэн хүчирхэг болдог. Хүчирхэг дундаж давхаргыг бий болгодог ийм эдийн засгийн шин тогтолцоор орё гэж ярьж байгаа юм. Тэгэхээр нэгийн эсрэг 99 гэдэг тэмцэл шиг том ёолоо гаргаж ирж байгаа. Ер нь улс төрийн тэмцэл бол дандаа чухал
хүнд ойлгомжтой нэр томьёо өгч явдаг. Тэгэхээр тэрийг шууд механикаар ойлгоод яриад ах нь бас утгагүй л дээ хөө. За Эрдэнэ тэгээд яриад байгаа болохоор хоёлаа Эрдэнэтэй нэг энэ бичлэг байна. Энийг хоёлаа үзье. Бүрэг Төвшин гэдэг хүүхэд ховдод 10 төгссөн. Манай ховд нутгийн хүү байгаамаа. Хот руу орсон чи гинт баяжаад нэг л сонирн болчихлоо гэд ах トゥ нар ангийнх нь хүүхдүүд ярьж байна. Бүрэг Төвшингийн 2 өрөө байрны ипотекийн зээлийг ээж нь төлөөд явж байгаамаа гэд ээж нь хүртэл уйлаа цагдаа дээр явж байна. Манай хүү хүний гар хөл болчихлоо. Хүүгийн минь битгий хэлмэгдүүлээрэ гэд ах トゥ нар нь ярьж байна. Наад хүүхэд чинь юун 400 сая доллар вэ? 4 сая төгрөгч бараг байхгүй шүү дээ наад манай хүүд. Гэт ээж аав нь ах トゥ нар нь ховдоос ярьж байна. За ингээд нэг гів гинт нэг залуу гараад ирсэн. 40-өөсөө эзэмшиж байгаа гээл те. Гэтэл энэ та ингээд мэдээлэл хийсэн чинь нөгөө хүүхэд чинь болохоор юу манай тий ээжтэй ярих тийм арга байхгүй гэс нэг юм мэдээлэл бас яваадах юм. За та бол яг одоо уулзаад яг ярьсан байгаа шүү дээ. Аа босол нөгөө механикаар юмыг ойлгож явдгаараа л асууж яана л да. Ээж аав ах トゥ нар гэж үг байгааз. Улсын их хурлын гишүүдэд Монгол улсын 3 сая 300 мянган иргэнийг төлөөлөх үүрэг ирэх байд юм аа. Бацандан Баян зүрх дүүргээ сонгогдсон үнэн. Гэхдээ Монгол улсын 3 сая 300 мянган иргэнийг төлөөлж ажиллах, хамгаалж ажиллах, үйлчлэх үүрэгтэй юм байна. Ховдын иргэд Бацандан руу ярихгүй гэд тэр нэг хэд хүмүүс яриад байгаа. Тий. Ховд чинь Монгол улс юм байгаа штэ. Овс чинь Монгол юм байгаа штэ. Би чинь Монголын өнцөг булан бүрт өөрийн дэмжигчтэй. Иргэд олон түмтэйгээ очиж уулздаг хүн шүү дээ. Одоо маргааш би Сэлэнг рүү гарах гэж байна. Эрдэнэт рүү гарах гэж байна. Тэгэхээр ховдоос маш олон хүн бид нар руу ярьж байгаа. Наад хүүхэд чинь бусдын гар хөл боллоо. Ах トゥ нар нь хүртэл ангийнх нь хүүхдүүд хүртэл ярьсан. Улсын хурлын гишүүний гар утас, мессеж, фейсбુક, твиттер рүү маш олон асуудал ирдэг юм аа. Тэр болгоны хувь хүний нууц болон компани нууцад хамаарахгүй бол улсын нууцд орохгүй бол иргэд олон түмэнд ил хэлэх бүрэн боломжтой. Тэгэхээр 27-той хүүхд бас жоохон сандарч байгаа нь үнэн байх. Гэхдээ Монгол улсад хууль дүрм үйлчилдэг цаг ирнэ. Ганцхан Эрдэнэлийг ахыхаан халаасанд орчоод нөмөр нөөлөгт яваад Монголын бүх баялагийг хулгай хийнэ гэж байхгүй. Одоо Бүрэг Төвшингийн нэр дээр Эрдэнэт очсон. Багнуур очсон. Үгүй. Тэгсэн юу гэнэ? Монголоос нэг Марк Зукерберг төрж болдгоо мó гэх мэт юм яриа сууж байгаа шүү дээ. Нэг өдрийн дотор 29 компани, 11 компани байгуулчихсан. 4 өдрийн дотор 400 сая доллар буюу нэг их найд 200 тэрбум төгрөг 4 өдрийн дотор нэг хүүхдийн одоо нэг өдрийн өмнө байгуулсан компани руу мөнгө нь ороод явчихсан. Монгол банкны захирал байсан хүн хэлж байгаа шүү дээ. Ийм мөнгө Монголын 13 банк нийлээж гаргаж чадахгүй гэж. Тий. Тэг хэнийг дормжлоод байгаа юм. Миний юм уу гэх юм. Энэ залуу тэгээд ер нь бол тэгэл энэ том юм нөгөө нэг мафийн бүлэглэлийн одоо нэг ил гарсан золиос болчихоо. Энэ хүүхд золиос Одоо тэгээд тэгээд залуучуудыг гар хөлөө болгож ашигладаг. Ганцхан энэ хүүхд биш. Олон хүүхдүүд өнөөдөр золиос болж байна. Одоо тэр прокурорын орлогч бас Эрдэнэт гэж миний их сургуулиас надтай хамт хичээл сургууль явж байсан залуу. Зоригийн хэргийг илрүүлчихлээ гээл. Нэг л их мундаг прокурор. Тэр худлаа гэдгийг зохиомл хэрэг боллоо гэдгийг Монголын хуульчдын 90% нь мэдж байгаа. Бас золиос. Энэ Батцуур гэж нэг шүүгч. Бас л би тэр их сургуульд бас хамт ойрхол байсан хоёр. Олон буруу хэрэг дээр ашиг сонирхлын зөрчилтэй хэрэг дээр орсон. Буруу шийдвэр гаргадаг. За тэр одоо өөр өчнөө шүүгч нар байна. Тэр усын одоо монголчууд бүгд мэддэг боллоо. АТГ гэж байгууллага байна. Тэр хурцэгдэх хүний гар хөл болж ажилладаг өчнөө залуучууд. Хурцын захиалгаар ажилладаг. Бүр хурцын хувийн компани шиг ажилладаг болсон. Тэр захиалгаар хэрэг шийддэг. Энэ завхарлыг засах гэж Бацандан чинь яваад байгаа юм штэ. Тэгэхээр яг хөө намайг нэр цологч болно, муулж болно хамаагүй. Бацандаг зогсоохгүй. Үхээс нааш Бацандан зогсохгүй. Монголыг би өөрчлөх гэж, Монголыг би аврах гэж төрсөн хүн гэж би үргэлж өөртөө хэлдэг. хурцгээд ярьсан учраас одоо асууя. Бацандан аятайхан байгаараа үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж чадна шүү гэж танд хэлж ирсэн.
Бас л одоо энэ хүн чинь миний багш нарын нэг шүү дээ. Бурхан багшийн сургаалыг би тань түрүүнд хэлсэн тийм ээ. Муу хүнийгч багшаа гэж ойлгох, сайн хүнийгч багшаа гэж хүндэтгэж бай гэж. Энэ хүн бол бас л миний одоо багш нарын нэг. Хүн яаж дарамталдгийг, яаж занал хийлдгийг, гэмт хэргийг яаж угаадаг, гэмт хэргийг яаж гэмт хэрэг биш болгодгийг сонгодог аргаар нь мэддэг. Оросд барилгын темс төгссөн юм л хүн шүү дээ. Барилгын темс төгссөн. Тий. Тэгээд наад нөхрий чинь Германд очоод нөгөө инх батыг хулгай хэлж авчрахт нь германчууд тэр хэрэгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байсныг манай элбэгдэрж яваад Меркельтэй тохироод Эрдэнэ үлгээр 2 сая евро гаргуулж хагаад суллаад аваад 2 сая евро. 3 сая евро шиг баг шүү. Бүр худалдаа хөгжлийн банкар мөнгөнд гаргуулж хагаад зүгээр бид сул байж шоронгоос гаргаад өгчих гэж худлаа хэлж байгаа гаргаад тэгээд Галаруутанд боогоод машин тэгээд аваад ирсэн биш наадах чинь. АТГ-ийн Одоо АТГ-ийн хэлсэн. тэгээд авчираад АТГ-ийн дараагаар тавьчихсан. Солонгост хоёлоо уулзаж онгоцоор яриад. Тэгээд солонгост онгоцон таарлаа марлаа гэж нэг худлаа юм яриад идэв шүү дээ. Тэгээд АТГ-ийн дарга болгож жагаад зүгээр л хонгил үүсгэсэн. Олон хүнийг шоронд явуулсан. Тамалсан. Би энийг нь хэлж байгаа. Гурцаа. Чимээ одоо болж үз. Тэр чиний удам ухсаа өмнөх амьдрал ямар байх нь надад хамаагүй. Гэхдээ чи Монголын ард түмнийг шудраг бизнесмэнүүдийг тамалхаа боль. Олон иргэдийг хонгилоор оруулахаа боль. Зоригийн хэргийг зохиомлоор илрүүлэхээ боль. Би энийг хуцад олон удаа хэлсэн. Эрдэнэтийн 49% би аваад ирсэн. Худалдаа хөгжлийн банкнд өгсөн гэж яриад байл зургатаар. Наадах чинь буруу. Монголд авчирна гэдэг бол Монголын ард түмэнд өгөхийг хэлдэг. Бид хоёрын зөрчлүүд ерөөсөө энэ. За үүний төлөө алан хятнал гэдгийг оронд нь нуханл гэдгийг бацандаг. Гэхдээ тэр нухал та. Чаддсан бол нух. Төрөөс хамгаалт хүсчээсээ авсан уу та? За тэр нэг залуу тавьж нэг сарын хугацаатай нэг залууг надад гаргаж өгсөн. Тэгээд нэг сарын дуусаа тэгээд нөгөө залуу буцаад ажилд орсон байх. За тэгээд энэ одоо сүүлийн нэг шхаб дэлсэх нь зөв буруу гэж их яригадаад байна. Энэ таны бодлоор яг зөв юм. Би ерөнхийлөгчтэй уулзсан. Би ерөнхий сайттай уулзсан. Яг илсэе гэж бодоод байгаа юм байхгүй юм биш үү? Гэхдээ хүмүүс чинь баах ингэ яриад байгаа юм шүү дээ. Энэ төрөөр бичвэл Монгол бараг илсэх гэдэг. Наадах чинь зохиомл яриа юм байна гэж би ойлгосон шүү. Би ерөнхийлөгч хэлсэн. Шахабд илсэх тухай яриа гадуур яваад байна. Илсэхгүй гэдгээ шууд зарлчихаа. Өнөөдөртөө Монгол улс ажиглагчийн статустай байгаа байна. Шанхай хамт ажиллагааны байгууллагын нийт 10 гаруй хурлын 8-9-т нь элбэгдэрж гэдэг хүн очиж үг хэлж ирсэн байна. За ингээд судалсан юм байна Монгол улс. Одоо Пакистан энтхийн хооронд ангарч байна. Шанхай хамт ажиллагааны байгууллагын улсууд хоорондоо зөрчилдөж байна. Ийм учраас Монгол улс илсэхгүй гэдгээ албасаар зарлаа гэж би ерөнхийлөгчд хэлсэн. Бивэл ийм тохиолдолд Шанхай хамт ажиллагааны байгууллагууд хоорондоо дайддаг байлдаг байгаа тохиолдолд Монгол улс илсэх шаардлагагүй гэж хэлээд гараа. Гэхдээ хэдэн асуудал бий. Азийн улс орнуудад бүс нутгийн хүрээнд хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдэд Монгол улс цаашаа хамрагдаж чадах юм уу гэдгээ бас давхар бодох хэрэгтэй. Миний байр суурь ийм л байгаа тий. За, одоо сүүлийн ганц асуулт асуучих. Энэ таны дүүтэй холбоотой бас нэг юм биччихэ. Төрсөн дүү Батцгийн 1 жил арьсны эмчээр ажиллаж, арьсны өвчин судлалын үндэсний төв дэд захирал эмчилгээ эрхэлсэн дэд захирал болсон байна. Эрүүл мэндийн сайд тушаалаар уг нь 10 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа анагаах ухааны доктор эсвэл тэргүүлэх хэмжээний зэрэгтэй болж байдаг гэсэн чинь таныг авчиад одоо бас таны дүү гэдэг утгаараа ингээд арьс өнгөний судлалын үндэсний төвийн дэд захирлаар болсон. За би айлын баг хүүхэд. Би 9 хүүхэдтэй 10 хүүхэдтэй айлын хамгийн баг нь би юм. Дээрээ би 7 ах, нэг эгчтэй юм байна. За энэ хүүхдийг надтай холбоод байгаа. Энэ чинь манай хамаатны хүүхд юм аа. Тэгээ манай хамаатнууд тэгээд одоо энэ хорвоо дээр 400-500 хүн байна. Энэ Монгол улсад энэ тэнд ажиллаж байгаа. Миний төрөл садан гэх юм бол 3-4 мянган хүн байна. Хот ургууд гэх юм бол 40-50 мянган гараа байна. Тэгээ бүгдийг ингээд бацандан тавьсан бацандангийн одоо дүү мүү гэж яваад ах юм уу? Би таны их судалгаатай асуудал хандаач ээ. Шар хэвлэлийн шар сэтгүүлчдийн яриагаар одоо та бүхэн яриад ах юм бол та бүхэн цаг хүрэхгүй амьдрал хүрэхгүй шүү. Бид хоёрын ярилцлага ч угаасаа л энэ л дээ. Шар хэвлэлээр гарсныг чи би танаас үннүү заяа гэж л асууж байгаа. Таны зөв юм байна тийм ээ. Би айлын баг хүүхдээ надад дүү байхгүй. За.
Таны талаар гарсан мэдээллийг л би асуугаад яваад байгаа шүү дээ. За. Ингээ ерөөхдөө өөр чухал гоё юм байхгүй маш олон юм байна л та. Тэгээд одоо ингээд за хамгийн сүүлд нэг ганц таны эхнэр нөхрийн маань хоол унданд хор хийгээд хөнөөчгүй гэдгээс их айж явдгаа гэсэн. Энэ хэдэн сарын ярьцлага байна. Эхнэрийн чинь 2008 оны 7 сарын 30-нд өгсөн. Намайг нөгөө ганц удаа цаазын ялтаа хоригдож явах үед эхнэр маань ярьцлага өгсөн байдаг. Эмэгтэй ганц удаагийн өмнө намайг цаазын ялтаа хоригдож яхад нөгөө 7 сарын 1-ний хэрэгээр эхнэр маань ганц удаагийн гадаад хоол зөөгөл 3 хүүхэдтэй л дагуулцал явдаг байсан шүү дээ. Энэ эмэгтэй надаас суулж их зовж байгаа маа. Би энэ хүнийг их зовоож байгаа. Хан намайг яаж хайчихгүй надтай амьдраад байгааг би бас гайхаад байдаг. Их дэвчээртэй, сайн эмэгтэй. За хөрхийг чинь нөхөр нь юм бол нөхрийнхөө төлөө санаа зовох хэрэг санаа зовлгүй л яах вэ? Би яг зөв эмэгтэй хүний л одоо хайр сэтгэлийн одоо намайг хайрласандаа л хэлдэг өгөө шүү дээ тий. Олон жил танилцсан юм чинь. Эхнэр цаа баярлаа. Нэвтрүүлэгт орж чамайг гэсэн шорон сувал нөхөр чинь иймэрхүү ярилцлага өгөх бах тийм ээ. Ойлгомжтой тэгээд. За ямар ч сан та тэгээд их сайн ажиллаа дуусгаад ард түмнийхээ итгэлийг алдахгүйгээр зүтгээрэй гэж би одоо хүсэж байна. За баярлалаа. Тэгээд дүүтэй би 2 дахь удаага ярилцлаганд орж байна. Бацандан гишүүн чинь нэлен долонгоо байхыг үргэлж хүсдэг юм аа. Ер нь улс төрч хүн нээлттэй байх хэрэгтэй. Ер нь тэгээд ховжийн шинжтэй янз бүрийн мэдээлэл гарвал тэр доор нь ахаасаа асууж залруулга авч байгаарэ гэж дүүдээ хэлье. Танд баярлалаа. Асуулаа. За баярлалаа. За ингээ үзэгчдээ өнөөдрийн дэс нэвтрүүлэг өнөөдрийн дугаартаа улсын их хурлын гишүүн Ж Батсанданг оруулж нийт нүгүү сайхан ярилцлаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.